Сайн байцгаана өрхөм үзэгчдээ та бүхэн дизайны салбарын шинэ содон мэдээллийг үргэлж хүргэхийг хичээдэг One Design нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. Ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ хамтдаа хүлээн авч үзье. Сайн байцгаана өрхөм үзэгчдээ One Design нэвтрүүлгийн маань архитектур болон эхэлж байна. Манай өнөөдрийн архитектур болонгаар Германд мэргэжил эзэмшээд ирсэн зураач архитектор Инхтэй ах маань хүрэлцэн ирээд байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр хоёулаа архитектур болонгаараа оролцож байгаа юм чи одоо архитектурын тухай архитектор гэж яг хин бэ гэсэн ярианаас сэдвээ хэлье. Архитектор гэдэг маань яг архитектор хүн болгон өөрийн хувийн чанартай байна. Яг эзэмших ёстой мэргэжилтийн хувьд гэх юм бол тэр хүн бүтээлч, уран бүтээлч хүн. Нөгөө талаас бас инженер. Гуравдугаарт гэх юм бол бас олон нийтийн одоо барилга байгууламж барьдаг учраас тэр хүн бас нийгмийн хариуцлагатай хүн болж байна. Социологч юм уу, тийм хүн болж байна. Тийм учраас архитектор хүн бол дан ганц уран бүтээлч биш. Ер нь бол олон талын харилцаатай, нарийн мэдрэмжтэй тийм бүтээлч хүн л одоо архитектор гэж хэлж байна. Архитектур хүн бол архитектор гэдэг маань яг нэг талаас уран бүтээлч, нөгөө талаас бас инженер, гурав дахь нь бол бас тийм социологийн талын хүн болоо явж байгаа. Яг тэр чинь архитектор хүн бол өөртөө зориулж юм хийхгүй, хүнд зориулж юм хийнэ, бусдад зориулж юм хийнэ. Тэгээд тийм олон нийтэд зориулж юм юм тийм учраас бол маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Одоо жишээлбэл зам талбайн өргөн, байшингийн ойр тэгэл орон зай асуудал гэх ингээд тэр болгоныг бол мэдрэх хэрэгтэй. Дээрээс нь бас өнгө тэгээд бас урдгийн мэдрэмжтэй байвал сайн. Би чинь дөрөвдүгээр урдгийн дунд сургуульд ингээд багасаа ингээд зурдаг байсан. Тэгэл хүн болгон болохоор зураач болно гэл. Ээж аав болохоор намайг эмч болох сонирхолтой. Гэхдээ ингээ хаяа нэг зураг зурхаар гоё зурчдаг ч байсан юм уу тийм ингээл жоохон багта 5 настай багтаа нэг зураг зурж байгаа. Тэгэл ээж дээр очиод ээж та надад машин зураад өгөөч гэсэн юм. Тэгэл ээж зурж өгөөл надад таалагдаагүй ерөөс тэр. Тэгэл ааваа зураад өгөөч гэсэн чинь аав ингээл зурсан чинь нэг сонь салцсан дугуйнуудтай юм шиг санагдаал. Тэгэл өөрөө зурж эхэлж байгаа байхгүй зураг. Тэр үед чи яг хотын дизайн гэж нэг анги байсан. Хот чимэглэл гэдэг. Тэнд ороод ингээд миний сонирхол болохоор тэрийг мэдэхгүй нөгөө уран зургал гэдэг ойлголттой. Уран зураач болно. Яг одоо ингээд бодоод үзэхээр би бол тэр үедээ зөв ангид орсон байгаа байхгүй. Хот чимэглэл гэдэг ангид орсон. Тэр бол яг өнөөдрийн архитектур дизайны чиглэлийн тийм анги байсан. Бидний төгсөх үед чинь бас Монгол улс чинь бас хямарцсан тийм 90-ад оны үед байхгүй. 93 онд би төгсөхэд манад ч одоо зураг хөдлөж авах байтугай идэх юм хөдлөж авах мөнгөтэй хүн байхгүй л шүү дээ. Тэгэл нөгөө зураг зурх уу болох уу тэгээ яаж амьдрах уу гэдэг л тийм байдалд орж байгаа юм чинь. Герман явах болсон бэ гэхээр би нэг 4-р урдгийн дунд сургууль сурж байхдаа хотын төвөр явж байгаад номын дэлгүүр орсон чинь нэг юм герман ном байсан. Тэр номыг ингээ авсан чинь дотор нь ингээд яг 20-р зууны ихэнх үеийн архитектур дизайн, урлагийн төлөөлөгч нарын бүтээлүүд байсан. Тэрийг аваад танилцаад анхны нэг архитекторуудаа, дэлхийн нэртэй архитекторуудаа танилцж байгаа юм байна. Байшингууд нь их гоё одоо ч гэсэн тэр үеийн байшингууд одоо хамгийн модерн л байна шүү дээ. Тэгээд тэд нартай танилцаад ерөөсөө мэддэг болсон нөгөө архитекторуудыг чинь уншиж чадахгүй шүү дээ. Герман хэл дээр юм чинь. Энэ толгойд чи юу орж ийн гэхээр герман гэдэг юм чинь ингээд толгойд шингэчихэж байгаа байхгүй. Ер нь сургууль Герман яваа. Одоо дүрслэг төгсөөд сургуульд явдаг байсан үе чинь өнгөрцөн тийм. Онц сурснууд нь одоо ингээл зүүн Европын орнууд руу Орос руу явдаг байсан. Бидний төгсөх үед чи яг тэр юм байхгүй болчихж байгаа байхгүй 93 онд ч юм байсан. Тэгэл Монголдо сурна тэгэл гадаадад сурах боломж байхгүй. Тэг мөнгө байхгүй юм чинь. Ямар ч арга байхгүй сургуульд явах. Тэгээд үргэлжилсээр нөгөө чинь
99 он болчихж байгаа байхгүй. 93 оноос 99 он гэдэг чинь 6 жил. Нөгөө мөрөөдөл маань байж л арилахгүй. Тэгээд Германы нэг манай найз тэр материал явуулж ивэл юунд Германы сургуульд орсон. Тэгэхээр та өөрөө Германд төгссөнтэй. Тэгэхээр одоо Европ, Америкийн архитектор ч юм уу те, Япон, Аз, Солонгос, Аз, Европ архитекторуудын одоо ялгаа юу гэдэг вэ те? Одоо чинь амьдарч байгаа орчин өөр, соёл өөр гэдэг утгаараа сэтгхүйч гэсэн бас өөр их юм байна. Яг одоо би бол одоо энэ Европт судлаа тийм Герман улсад. Тэгээд би өөрийнхөө орчин тойрон энэ амьдарч байгаа нөхцөл байдлаа ингээл харж байна л да. Энэ тэнд ямар хүмүүс байна? Одоо манай сургууль гэхэд зөвхөн архитектураар 2-3 мянган оюутан сурч байна. Тэгээд тэднээс аягүй их юм сурна. Тэгээд гадаад оюутан маш олон байна. Ер нь бол ингээд яг энэ Европч нь хөгжөөд ингээд хөгжтэй тодорхой хэмжээний хөгжсөн маш цэвэрхэн тийм орчин байна. Оюутнууд нь одоо юм мэдгүй орсон ч гэсэн маш хурдан сурна. Тэгээд тодорхой хэмжээний одоо дэлхийн хэмжээний төвшөнд айгүй хурдан хүрнэ. Бид нар бол одоо монголчууд одоо маш хурдан хөгжиж штэ. Тэгэхдээ тэр одоо нарийн мэдрэмж ч гэдэг юм уу одоо өндөр технологийн шаардлагыг бол хангахаар хөгжихэд бол тийм амар биш л дээ. Тэр тал дээр одоо ялгаа гарч ирнэ. Одоо ямар нэгэн проект ингээд сургууль дээр хийдэг ч юм уу, ажил дээр хийлээ гэхэд болж өгвөл нэг Европууд нь, Германууд нь ч юм уу, Америк хамтран ажиллаж байгаа хүмүүс тэднэр дамуугаалах шинжтэй тий. Нөгөө Азаас ирсэн, Хятадаас ирсэн оюутнууд, архитекторууд, Солонгосоос ирсэн надаар ер нь бол гүйцэтгэх маягийн ажлууд хийдэг. Тийм тал ажиглагдана. Тэгээ Германд очиод оюутан болоо тий. Оюутан болоод болохоор яг оюутан цагийн үеэл аягүй хамгийн их бүтээл хийдэг, хөдөлмөрлөдөг үе байдаг шүү дээ. Тэгэхээр та оюутан үеийнхаа бүтээлээс ямар зүйлүүд хийсэн? Энэ миний оюутан багтаа хийж исэн ажил байна. Тэгээ энэ дээр болохоор яг сонирхолтой ийм конструкцийн гаргах хэрэгтэй. Ямар нэгэн одоо байгууламжийг одоо энэ чинь шилүү хөлөмж. Тэгээд шилүү хөлөмжийг яаж тий сонирхолтой байдлаар одоо өөрийнхөө санаагаар ингээд хийх вэ? Тэр даалгавар дээр болохоор минийх бол одоо тэр эн чинь субтропын гэж Африкийн халуун орны ургамал дотор нь байх хэвээр. Тэгээд тэр ургамал маань өөрөө ийм сонин хэлбэртэй. Би болохоор тэр хэлбэрийг тэр ургамлын хэлбэрийг энэ барилга дээр ингээд гаргах сонирхолтой. Одоо жишээлбэл энэ бол нэг навч юм шиг харагдахаар тэр ингээд харахад бол геометрийн биш байгалийн хэлбэртэй мөртлөө конструкцийн болохоор яг геометрийн хэлбэрээр ингээд задлаад хийчихэж байгаа. One Design зэг нэмэн. Орон зэг урлагийн мэдрэмжээ. Энэ ажлыг хийж яваад манай профессор Норман Фостерийн хамтрагч байсан. Тэгээд Лондонд ажиллах санал надад өгчээсэн. Тэр үед би оюутан байсан. Сургуулиуд төгсөөд явъя гэж төлөвлөсөн. Тэгээд яг намайг сургууль төгсөх үед эдийн засгийн хямралгаараа энэ компаниудаас маш олон Германыхаа компаниудыг буулгасан байгаа. Тэгээд тийш явах боломж маань болчихсон гэдэг. Тийм. Норман Фостер гэдэг чинь дэлхийн алдартай архитектор юм. Ер нь бол архитекторууд бол мэднэ. Норман Фостер өнөөдрийн бас архитектурыг тодорхойлогчдын нэг тийм. Өнөөдөр орчин үеийн архитекторын маш том компани тийм Лондонд байрладаг. Яг Германд салбартай, ер нь хаасаагүй салбартай тийм компани байна. Энэ бол миний бас нэг проект ажиллагаа их сургууль дээр хийсэн. Тэгээд Сараевогийн өвлийн олимпийн стадионыг дээвэртэй болгох гэсэн даалгавартай байсан. Тэгээ хамгийн гол сонирхолтой юм нь тэр хуучин стадион дээр шин дээвэр хийн. Тэр дээвэр маань яаж байх вэ? Ямар конструкцтай байх вэ? Тэр бол их сонирхолтой даалгавар байсан л да. Тэгээд би одоо ингээл дэлхий дээр байдаг ерөөсө бүх стадион, гүүр ерөөсө тэр
хол ингээд зайд барьж болох тий конструкцийн юу байна гэдгийг бүгдийг судлаад номын санд ч одоо өчнөнд ч ном байна. Тэрийг гэртээ авчирж үзээд интернетээс хараад тэгэл нэг орой ингээд суужсэн. Ерөөсө санаад ч ордгоо ганц хоёр хэсгийг хийжэл тэгээ ажиллаж ихтэй байсан. Сүүлдээ нөгөө шалгалт донд нь гэдэг шалгалт маань ойрт ирэнгүүт бодож байгаа. За ерөөсө нэг л юм хийхгүй болохгүй байна тий. Тэгэл ингээд яаж чинь нэг ингээд үзгээ ингээд хатгцсан байсан би. Тэгэл харж байсан чинь нэрээ нэг юм ингээд хатгачаа тэрнээсээ ер нь гүүрийн маягтай хийчээ тий. Үлгий. Тэр чинь ерөөсө гүүрийн конструкцийн тэгээд 2-3 тийм хэлбэртэй одоо юм номон хэлбэртэй ч гэдэм юм уу эсвэл өлгөө хэлбэртэй ч юм уу тэрийг ер нь хольж нэг юм хий. Гэл тэгээд нэг юм макет ерөөсө тэр дор нь макет хийгээл ингээл аваачаал үзүүлсэн. Тэгсэн чинь л манай профессор өстө нэрээ ямар гоё конструкцийн тий конструкц байна. Тэгэл энийг ядаж хиймээ. Тэгээд хийцний дараа сонирхолтой ажил болсон маань нөгөө хийсэн макет маань үзэсгэлэнт сургууль дээр тавигдаад ингээ хагас жил тавигдаад тэрнийхээ хажуугаар явхаар энэ чи миний хийсэн ажил гэж дандаа харж явна. Тэр чинь их сонирхолтой байна. Сараевогийн өвлийн олимпийн стадионыг шинжлэх тэгээ шин дээвэр хийх тийм проект ажил байсан. Тэгээ маш сонирхолтой л да. Энэ дээр одоо жишээлбэл яаж тэр том их холцоотой дээврийг стадионыг гэмтээхгүйгээр тийм ээ стадионыг өөрчлөхгүйгээр одоо тэр шийдлэх вэ гэд сонирхолтой тийм даалгаврууд байдаг. Тэр одоо яг л одоо уран бүтээлч хүний тийм ээ одоо тэр сонирхлыг татаж бүр ингээд хийхгүй л болохгүй тийм байдал хүрдэг тийм гоё проект ажлууд ингээд санал тавьсан тэрэн дээр нь ажиллахад ч урамтай байдаг л да. За энэ ажил бол манай тэр профессорын ажил байгаа. Тэр одоо нөгөө стадион хийгээд ингээд хамтарч ажиллах санал аваад энэ проектын дээр хамтарч ажилласан. Тэгээд энэ их сонирхолтой ажил байсан. Яагаад гэхээр тэр Сауди Арабид байдаг Мекка гэдэг хот байгаа. Тэнд бол энэ муслимын шашнууд ирж мөргөл үлддэг. Тэр мөргөл үлдэхэд бол яах вэ гэхээр маш их олон хүмүүс ирээд ингээд зэрэг нэг дор тэр энэ мөргөлийнхаа тэр чулууг одоо тойрдог. Тэгээд багтахгүй. Тийм учраас энэ яаж шийдэх вэ гэдэг нэг асуудал гарч ирээд энэ том хэмжээний барилга байгууламж барих хэрэгтэй байна гэдэг санааг бол өөртөө явуулсан байна. Тэгээ энэ дээр болохоор яг хоо тэр сүмийг бол ерөөсөө гэмтээхгүй. Тэгээ маш холоос ингээд өлгсөн том хэмжээний барилгыг барья. Өлгөө тий гүүрийн тийм конструкцийг хий. Тэгээ эн чинь яг хоо нэг талаас нь ороод 8-ын замаар дээшээ гараад тэгээ тэр 4 давхар юм тойрог хэмжээгээр тэр тойроод нөгөө тийшгээ гарахаар ингээд зохион байгуулагдсан. Энэ бол өлгөө хэлбэртэй тэр хуучин барилгуудыг бол ямар ч хэмжээнд байдлаар өөрчлөхгүйгээр тий хийгдсэн байна. Европын оронд ч юм уу Европ гэлтгүй Аз, Европ, Америкт сурч байгаа оюутнууд тий өндөр зардлаар сурж байна. Тэгэхэд хүн өөрөө мөнгө олох хэрэгтэй тий. Таны хувьд яаж мөнгө олж сургалтын төлбөрч гэдэг юм уу те яадаг гэсэн ажил хийдэг гэсэн үү? Яг би болохоор нөгөө хуурай явцсан анх Герман явж байгаад бол мөнгө төгрөгдгөөс юм байхгүй. Тэгээ яг юунд идэх чинь гэхээр хүн болгонд л явчихж штэ гадаг шага. Мөнгөтэй ч юм мөнгөгүй ч юм. Би бол бас тэгэл явчих гэж бодож байгаа. Тэгээ яг би ч мэрэгжтэй хүн те очиод зураг чинь ядаж болохгүй бол годомжинд гараад зураг зурчиндаа л гэж бодож байсан. Тэгээ яг хэд хэдэн зураач нартай танилцаа тэгээд анх бол зураг нэлээд их зураг зурж ирсэн тэгээ нөгөөдөл маань захиалгааг нь тэгээд янз бүрийн зураг зурнаа тэгээд зураг хуулах ажиллагаар нөгөө нэг сонгодог зургийг чинь нэг өдөр хуулж байгаа зарим дараа нь өөртөө нэг юм зургуул ээж гэдэг юм уу тийм юм зурж чадах уу гэх. Тэгэл нэг өдөр болохоор нэг айгуу тийм модерн зураг авчирдсан одоо иймэрхүү маягийн те та энийг хуулж чадах уу гэдэг юм уу тэгээд яг явж байгаа л нэг чинь сургуультай ороод сургуульд орчхорч би архитектурын сургуульд орчхор зурх маань ингээл багасаад ирж байгаа юм ерөөсөө. Одоо би өөрөө архитектурын оюутан юм чинь энэ чиглэлээр ер нь ажил хийв зүгээр юм уу гэл. Тэгээ яг барилга дээр янз бүрийн залуучууд ажилладаг байсан, дээр сонирхож байсан. Тэгээд миний сонирхол яг архитектурын компанид ажиллах сонирхолтой байсан. Тэгэл тэр компанид ороод ингээл нэг яг нэлээд дэлхийд нэртэй компаниас тэгээд ингээл хэлсэн чинь чи өөрөө тэр нэг жоохон юм хийгээд үзгээд
Тэн дээр эхлээд нэг скиц хийсэн нэлээ зүгээр гараараа ингээл нэг скиц хийгээл нөгөөдөө чи болж ийн гэл тэгээ чи нэг юм макет одоо хийгээд өгөөч гэл. Тэгээ тэр нэг макет хийгээд өгсөн чи ерөөсөө зүгээр ойлгох бас. Та макет хийж өгөөч гэл ингээл байн уцтаал. Тэгээ сүүлдээ би зөвхөн тэр компанийн ер нь энэ тентгийн яг үзэсгэлэн зориулсан маркетинг хийж өгч байгаа. Тийм сургуультай явсан дээрээс нь тэр яг энэ проектын дээр нь ажиллана. Тэгээ яг үзэсгэлэнгийнхаа макетуудыг хийж өгнө. Тэгээд ер нь тэр чиглэлээр мөнгө олж байгаа юм чинь. Тэгжил амьдарч байсан. Энэ харагдж байгаа макет түрүүний тэр Сауди Арабид хийжсэн проектын макет байна. Макет бол дотроо хоёр янз байна. Жишээлбэл ажлын макет, үзэсгэлэнгийн зориулттай макет гэдэг. Үзэсгэлэнгийн зориулттай макет би нэлээд идэг хийсэн. Жишээлбэл Харвард их сургуулийн өргөтгөлийн макет байна. Марко Поло Тава гэдэг Хамбургт байдаг нэлээд том барилгын макетууд байна. Тэгээд Осло тэгдсэн бас хот төлөвлөлт бас тийм бас томоохон хэмжээний макет байна. Хамгийн сүүлд жишээлбэл Mercedes-Benz-ийн музейн өргөтгөлийн макетыг хийлээ. Тэгэхээр яг архитектор хүн одоо макеттэй гэж тэгэхээр одоо Монголд ч гэсэн те архитекторын шийдлүүд хот төлөвлөлттэй бас холбогдож болох бах те. Тэр талаар таны одоо Монголын одоо хот төлөвлөлтийн асуудлаар ч юм уу архитектор хүний хувьд архитекторууд оролцох хэрэгтэй юу ч гэдэм үү те. Энэ талаар таны бодол. There's a fire starting in my heart, reaching a fever pitch and it's bringing me out the dark. Finally, I can see you crystal clear. Go ahead and sell me out and I'll lay your ship bare. See how I leave with every piece of you. Don't underestimate the things that I will do. There's a fire starting in my heart, reaching a fever pitch and it's bringing me out the dark. The scars of your love remind me of us. They keep me thinking. Бага багцсан зайсан толгой дээр гараад иргэд хов хоосон ногоон талбай л байдаг л шүү дээ. Одоо өнөөдөр бол ерөөсөө ингээд хаяанаас ахуулаад барилга байгууламж баригдаад гисэн. Хүүхэд болгон туулын ирэг дээр ингээд тоглодог байсан. Одоо бол бас их өөрчлөгдсөн байна. Ер нь бол энэ барилга байгууламж маш их шигүү баригдаж байна. Улаанбаатар хотод ерөөсөө угаасаа одоо бол бужигнж байна. Энийг хараад бол би яг миний зүгээс шүүмжлэх юм байгаач хийж бүтээж байгаа энэ их ажлыг хараад бол оролцох хүсэл энд дунд нь орж бужигнах тийм хүсэл маш их өргөж байна. Одоо ялангуяа энэ төлөвлөлт хийж байгаа бид нар мэргэжлийн хүмүүс бол маш хурдцтай ажиллах хэрэгтэй байна. Хувийн хвшлүүд одоо ингээ харахад бүтээгээд явж байна. Одоо энэ төлөвлөлтийн асуудал дээр бол маш том чухал хийх ажлууд байна гэж бодож байна. Салхи бол айгүй чухал үүрэг гүйцэтгэх юм тий. Хот төлөлт дээр яаж нэгээр агаарын солилцоо гэж нэг юм байна. Монголд одоо жишээлбэл тэр утаач нь дөнгөж орж ирээд энэ хэсэгт ирээд тогтчихж штэ. Тогтохгүй энэ хэсэгтээ ирээд чөлөөтэй байгаа байхгүй юу? Ага одоо утаа байхгүй. Яагаад гэхээр тэргээр нэг энэ богдууднаас чинь цэвэр агаар орж ирж байна тий. Баруун зүгээс орж ирж байна. Тийм учраас яг энэ хотынхоо төвийн энэ өндөр байшингаа салхи ингээ хаагдсан эсгүүдэд нөгөө утаач нь ингээ төгжигдээд тоцорч байгаа байхгүй. Зайсан толгойч одоо байшин толгой болж вэ хөргөө. Ер нь яг одоо Германы архитектурын компаниуд би ажиллаж штэ. Тэд нартай ингээд ажлуудыг харж байгаа. Тэд нар бол байшингийн зураг гаргалаад төлөвлөлт хийлээд бол заавал ажлын макет гэдэг. Тэр ажлын макет дээр бол ерөөсөө байшингийн юг тэр одоо бүтэц зохион байгуулалт тэднийг харж идэг тийм. Тэр үзэсгэлэнгийн одоо тэр макет бол хийж ч болно хийхгүй ч гэж болно. Ажлын макет гэдгийг бол ер нь бол заавал хийдэг. Тэгээд яг хот төлөлт дээр бол архитектор хүн бол заавал ажиллана. Яг гэхээр нөгөө архитектор чинь ерөөсөө хот төлөлттэй холбоотой. Нэг байшингийн зураг гарлаа гэхэд хаана гаргаж байгаа нь тэр тийм. Тэр орчинд нь яаж зохицох ёстой юм. Тийм учраас ерөөсөө тэр хот төлөлттэй эхлээл хамгийн ихний даалгавар бол ерөөсөө хот төлөлтийн асуудал байна. Тийм учраас ерөөсөө архитектор хүнийг бол төлөвлөлттэй холбоогүй гэж хэлж болохгүй тийм. Одоо хотын өнгөц шиг бол
яг хот төлөвлөлтөөр сурсан хүмүүс төлөвлөж болж байна тийм ээ. Тэгээ архитекторууд бас төлөвлөж болж байна. Ер нь манай сургууль одоо биний мэргэжил бол яг л архитектор хот төлөлт гэдэг мэргэжлэр бол төгссөн. Ер нь одоо Монгол одоо хөгжиж байгаа юм чинь өнөөдөр ингээд залуучууд их юм хийсэн байна тийм ээ. Барилга барьж болж байна. Их гоё юм хийсэн байна, болохгүй юмч байна. Тэгээд ерөнхийдөө бол бүгдээрээ нэг жигд төгс тийм хэмжээнд хүрэх хэрэгтэй. Одоо зурлаач гэсэн тийм ээ. Тэрийг төгс хийдэг, барилга барьж байгаа компаниуд нь гүйцэтгэлээ сайн хийдэг. Тэгээ бас тэрийг үнэлж чаддаг. Тийм болно л даа угаасаа. Гэхдээ тэрэнд бол яг манад бол одоо ингээд яарад байна л да. Бид нар одоо би жишээ тэнд ярьчаад урж ирээд ингээд юм хийх юм бол за ер нь тэр төвчний юм хийхгүй бол миний санаанд хүрхгүй ч гэдэг юм уу тийм ээ. Тийм асуудал гарч ирэх л байх л та. Гэхдээ гой гой юм хийсэн хүмүүс байна энд. Тэр бас харагдаж байна. Энэ ажил дээр яг ингээд шалгалтаа өгөх үед нэг сар л ингээл өдөр шөнөгүй ажиллаад ингээл сүүлдээ бол бүр ингээд нойр хоолгүй ажиллаад ингээл 4-5 шин нойр баанаад найз нар нөхд маань туслаад ингээл хийгээл 3-4 5 шин жилийн унтаагүй маргааш ингээд шалгалтын дээр нөгөөх макета тавиал плануудаа өлгөөл ингээл ярих болсон чинь юу ч бэлдээгүй. Тэгээ яг хамгийн гол юу гэхээр хүн ингээд өөрөө ингээд зохиогоод санаагаа гаргацсан учраас юу ч асуусан тийм ээ бэлэн хариулахад. Тэгээд багш нараа тэгж байгаа тэр яасан 50 ингээд 5 хоног унтаагүй гэдэг яриа гарцсан. Тэгээ нөгөө профессор чинь хөөс 50 чи яагаад ингээд унтаагүй гэх ингээд бага оюутнуудын донд ингээд 5 хоног ингээд ийм байдаг вэ шүү дээ. Чи Монгол хүмүүс ийм байдаг байх гэхээр би нөгөө нэг ажиллаа ярихаа болоод яа монголчууд ингээд угаасаа төвчээртэй хүмүүс тий ингээд Европоос ахвалаад Монгол хүртэл нэг хүн ингээд мороор ингээд дахиад 5 бие сураар оргочвол өдөр шөнөгүй дахиад одоо сарч байдаг юм хугацаанд ингээд хүрээд Монголд очиод ингээд захиа хүргээд өгчдөг байсан. Энэ 5 шөнө унтах бол бас хүн болгоны хийх юм биш. Монгол хүмүүс бол хийж гэлээ. За энэ бол бас нэг сонирхолтой проект байна. Америкийн Питтсбург хотын төвийн хэсгийн блокийг шинээр төлөвлөх. Тэгээ энэ дээр бол би бусад архитекторуудтай хамт ажилласан юм байна. Хамгийн гол нь гэх юм бол энэ шинээр төлөвлөж байгаа ч гэсэн энэ блок маань өөрөө хотын төвд байгаа учраас их шигүү баригдах хэвээр. Шигүү баригдцгийг бол цаанаасаа заасан байгаа. Тэдэн метр квадрат талбайтай тийм өндөртэй барилгад баригдана. Харин тэрийг яаж зохион байгуулах вэ гэдэг дээр бид нар ажиллах хэвээр. Өндөр барилгууд нь хойноо барилах уу, наран талдаа барилах уу. Тэгээд их шигүү баригдсан учраас нөгөөх цэцэрлэгжүүлэлтийн ажил маань тэнд орхигдож байгаа. Яг тэгэхээр цэцэрлэгжүүлэх мод суулгах талбай байхгүй. Тэрийг болохоор шийдэхдээ за ерөөсөө цэцэрлэгийнхаа одоо мод ногоон байгууламжаа яаж барих вэ гэхээр байшингийн дээвэр дээр байшингийн нар тусж байгаа ханууд дээр ингээд оруулах тий өөр террас айнуудыг бий болгох их сонирхолтой ногоон террасыг бий болгох гэсэн маягаар хийж төлөвлөсөн. Германы архитектурын компаниуд бол маш энгийн тийм тэнд ингээд архитектурын компанид ороход бол яг л ингээд урланд орж байгаа юм шиг. Ингээд цагаан ширээтэй тийм ингээд цагаанаар хандсан хандаазна. Тэгэл ерөөсөө тэн дээр нэг ажлын ширээ байна тийм компьютер байна. Хажууд нь нэг макет хийдэг том ширээ байна. Тэгэл ерөөсөө тэн дээр бол тэр компаниг чимэлж байгаа юм гэх юм тэдний ажил нь тийм хан дээр үлгцэн дээр барилгын зураг бүтээлүүд л байна. Тэрнээс биш одоо ингээд ямар нэгэн байдлаар гоё тийм интерьерийг одоо гоё шийдсэн ч юм уу тийм л ерөөсөө байхгүй. Дийлэх компаниуд нь ер нь тийм байна. Тийм. Тэгээ яг угаасаа Штутгарт бол бас их олон архитектортай газар. Тэгээ их сургууль дээр нь гэхэд 2-3 мянган оюутан сурж байна те. Дээрээс нь бас Kunst Akademi гэж байгаа. Тэр урлагийн академид нь болохоор бас архитектураар сурж байна. Дээд сургуульд нь бас архитектур сурж байна. Тийм учраас маш олон архитектор оюутнууд байна. Дээрээс нь маш олон архитектурын компаниуд байна тийм ээ. Тэгэхээр тэр архитектурын компаниуд чинь болохоор яаж юм гэхээр оюутнуудаа авч ажилуулна, оюутнууд нь дадлага хийнэ. Тэгээ оюутнууд нь болохоор нөгөө архитектурын компаниудаа танилцуулга явуулна тийм. Дөнгөж оронгуудад ерөөсөө ингээл архитектурын компани хаягаад одоо хаана ажиллах вэ ийхүү гэл бүрөөсөө тийм сонирхолтой бүгд тэр оюутнууд чинь ингээд тэгээд ажиллаад ихтэнгүүл би ч гэсэн дагаалтай ерөөсөө ингээд босд нь ажиллаж байгаад би ч гэсэн ажиллах ястаа юм байна гэх юм уу. Тэгээд ингээд ирэхээр ерөөсөө тэр архитектураар амьсгалж байгаа тэр сургуульчин тэрчгээр. Тэгээд ерөөсөө нэр том байшин дотор архитектурын одоо тогоо гэж байгаа даа шүү дээ. Нэг одоо нэг урлагийн тогоо гэдэг юм тэр шиг. Тэгээд ерөөсөө
бүгдээрээ л нэг юм макет закет барьсан хүүхдүүд яваад тэгээ ингээл тийм энд тэндээс хурж ирээд нэг архитектурын компани хүн хурж ирээд манайх ажилд ингээ оюутан ажилд авах ч гэдэг юм уу те ингээл зарлалт наагаал тэгэл хаашаа харсан архитектур байгаа юм чи тэр чинь архитектур хот төл тийм ч гэдэг. Тэгээ яг тийм учраас тэр компаниуд нь болохоор оюутнуудаа шилж авна, маш сайн оюутнуудаа авна. Нөгөө оюутнууд нь ч гэсэн хичээнэ. Тэгээ өрсөлдөөн ихтэй. Тэр олон компаниудаас чинь тэгээд дэлхийд нэртэй олон компаниуд байна л та. Тэр том компаниуд байна. Тэгээд ер нь бол боломж маш өндөр байна л та. Тийм. Таны яриаг сонсоод одоо хурдан Монголдо хурч ирээд те Монголынхаа одоо архитектор хот төлөвлөлтөнд одоо тогоонд нь чанагдаад, туслагдаад, залуучуудтай бас хамтраад харилцсан сайхан бүтээлүүд хийхийг одоо хүсэж байна. Тэгээ таны бас цаашдын одоо ажил хөдөлмөрт нь зөндөө амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Архитектор Лили Джейнс Натаниэл Доронт хоёр Capital Designer студиогийн томилолтоор Лондон хотод шаазан хавтанцар ашиглан Pulsate хэмээх нэгэн өвөрмөц интерьер зохион бүтээжээ. Capital Designer студио Maraceg-ийн систем хавтанцар ашиглан хийсэн Lily James Натаниэл Доронт хоёрын Pulsate хэмээх бүтээлийг Primrose Hill-д танилцуулж байна. Pulsate нь шаазан хавтанцруудыг ашиглан дотоод орон зайг хэрхэн өөрчилж байгааг хүмүүст харуулах зорилготой өвөрмөц бүтээл юм. Лондонгийн худалдааны төлөөлөгч Марк Вильям хэлэхдээ миний урд өмнө уулзч байсан хүмүүсийн дотор Lily James бол хамгийн бүтээлд сэтгэхүйтэй нэгэн юм. Түүний орон зай болон хэлбэр хэмжээний ойлголт нь гайхалтай бөгөөд систем хавтанцар ойлгоход энгийн үзэмжтэй байна. Харин энэ хоёрыг нийлүүлэхэд маш онцгой юр бусын зүйлийг бид бий болгож чадна гэж үзэж байна гэж хэлжээ. Түүний хэлсэн үг үнэн билээ. Архитектор Lily James Натаниэл Доронт хоёрын хамтын ажиллагааны үр дүнд онцгой сонин орон зай бий болсон юм. Лилигийн тайлбарласнаар энэ бүтээлд хоёр санаа агуулсан байна. Нэгдэн тухайн хүн хэрхэн орон зай, хэлбэр дүрс хүлээж авч ойлгох чадвар, нөгөөх нь зүгээр л шаазан хавтанцар зардаг өрөөг шинийг эрэлхийлсэн илүү гоёмсог болгож өөрчлөхөд чиглэгдсэн юм. Энэ бүтээлийг ок бурлаг болон гестальт сэтгэл зүйгээс үндэслсэн бөгөөд хүмүүсийн харааны мэдрэмжийн алсалтыг ашиглан өрөөний орон зайн өөрчлөлт рүү анхаарлыг татах шийдтэй. Бид ерөнхийдөө нэг хэмжээтэй 4 өөр өнгөтэй хавтанцрыг ашиглан энгийн шатлсан зигзаг маягаар байрлуулан хийсэн нь 3 хэмжээст орон зайд ороод ирэхээр үнэхээр юр бусын харагдсан. Өнгөнд хүртэл ойролцоо хідэн энгийн өнгөөр аажмаар уусхан давлгаа мэт санагдсан тул Pulsate буюу давлгаалах хэмээн нэрлэсэн. Уг хийц хоёр хоорондоо маш нарийн холбоотой тул миллиметрийн зөрөө гаргавал орон зайн алслалт хэмжээ алдагдах тул хоёр дизайнер маань маш анхаарал хандуулж хичээснээр яг зөв гаргаж чаджээ. Бид өрөөг урлагийн төв болгохыг зорьсон. Натаниэл хэлэхдээ өрөөг өөрчлөхдөө зөвхөн нэг зүйлийн хэрэгцээнд зориулагдах бус архитектурын гайхамшиг хүмүүст мэдрүүлэхэд чиглэгдсэн юм. Та налуу шил ханнаас гарч ирсэн сандлыг хараад яг ямар газар орж ирсэн бэ гэдэгт эргэлзэх нь гарцаагүй. 9 сар гэдэг бол хүмүүс худалдан авалт хийхийн хажуугаар бра бүтээгдэхүүнийхээ тухай санал бодлоо солилцох, яриа өрнүүлэх бололцоотой газартай болоход хангалттай хугацаа билээ. Лекц, танилцуулга, хувцас загварын зураг авалт гээд төрөл бүрийн үйл ажиллагаа энд 2013 оны 3 дугаар сарын 21-ээс эхлээд явагдаж байна. Хэрхэн үзэгчтэй One Design нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Хэрвээ та нэвтрүүлэгтэй холбоо барихыг хүсвэл дэлгэцэн дээр хаягаар бидэнтэй холбогдорой. Ингээд эх 7 хоногийн яг энэ цагтаа эргэн уулзцай баяртай.